Сайн байцгаана уу? Хичээл эхлэхийн өмнө коронавирусээс сэргийлэх уриалга гаргая. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй бай. Гараа сайтар угааж, хазаргүйжүүлэгч хэрэглэе. Амны хаалт, зүцгээ, тэжээлэг хоол хүнс хэрэглэе. Сайтар унтаж амрая. Дасгал хөдөлгөөн давтмал хийгээрэй. 11-р ангийн Монгол хэлний хичээлээр зэрэгцсэн нийлбэл өгүүлбэрийг задлан шинжлэх дасгал ажиллая. Зорилго: зэрэгцсэн нийлбэл өгүүлбэрийг задлан тайлбарлана. 2 ба түүнээс дээш энгийн өгүүлбэр хоорондоо өгүүлбэр зүйн аль нэг холбоогоор холбогдсон, нэг аялахад захирагдан утга уургийн хувьд нэгдмэл болсныг нийлмэл өгүүлбэр гэнэ. Нийлмэл өгүүлбэр нь хэд хэдэн санаа илтгэнэ. Нийлмэл өгүүлбэрийг бүтцийн хувьд зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр хэмээн ангилдаг. Өмнөх хичээлүүдээр бид зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг утга, бүтэц хэрэглээний хувьд судалсан байгаа. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн онцлогийг цэргийн сонцгоё. Зэрэгцэх холбоонд суурилна. Өгүүлбэрийн нэг нь нөгөөд захирагдахгүй. Өгүүлбэрүүд нь өөр хоорондоо тэгш хэрэгтэй холбогдох тул байрыг нь сольж найруулах боломжтой. Дараах алхмын дагуу дасгалыг хийгээрэй. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг өгүүлбэрээр нь зааглах, гол гишүүдийг олж зурах, холбох хэрэглүүрийг олох, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр мөн болохыг батлах. Эдгээр өгүүлбэрүүдийг бүтцийн хувьд задлаарай. Задлахдаа алхмын дагуу гүйцэтгээрэй. Нэг өгүүлбэрийг сонгон багштайгаа хамтран дасгал ажиллая. Арын модны орой хөдлөн талын хялганы толгой бөхсөн гэсэн өгүүлбэр сонгосон байна. 1-р алхам өгүүлбэрээр нь заагалсан байна. Эхний өгүүлбэр хөдлөн гэсэн үйлүүгээр, дараагийнх нь бөхсөн гэсэн үйлүүгээр 2 энгийн өгүүлбэр нийлмэл өгүүлбэр бүтээжээ. 2-р алхам өгүүлбэрийн гол гишүүдийг олох. Эхний өгүүлбэр хөдлөн өгүүлэхүүн, модны орой өгүүлэгдэхүүн, дараагийн өгүүлбэр бүхэлдсэн өгүүлэхүүн, хялганы толгой өгүүлэгдэхүүн, тус тусдаа эзэнтэй үлдээ нийлмэл өгүүлбэр байна. Дараагийн алхам холбох хэрэглүүрээр нь таних. Эхний өгүүлбэр нь дараагийн өгүүлбэртэйгээ хамгийн эндээр зэрэгцэн холбогдсон байна. Дараагийн алхам өгүүлбэрийн байрыг солиход утга өөрчлөгдөв байна. Эндээс зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг мөн болохыг хамтдаа ярилцъя. 2-оос дээш энгийн өгүүлбэрээс бүтсэн байна. Өгүүлэхүүн тус бүр нэг өгүүлэгдэхүүнтэй байна. Өгүүлийн зэрэгцүүлэн холбох хамгийн нөхцлөөр холбогдсон байна. Өгүүл явдал зэрэгцэж нэг цагт болсон утга заасан байна. Эндээс зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр болох нь батлагдлаа. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбох хэрэглээрийн хувьд цэргийн саная. 1-р өгүүлийн зэрэгцүүлэн холбох нөхцөл, зэрэгцэхийн ЖЧ, үйлчлэгийн ад 4 хувилбар хамгийн нь. 2-р зэрэгцүүлэн холбох үгс ба буюу бөгөөд, агаад, хийгээд, болон болоод, бас хатал, нэг бол эсвэл мөн байтугай. 3-дугаарт хэлэх аялгаар зэрэгцэн холбогдно. Ба холбоосын хувьд өгүүлбэрийн хэсгүүдийг зэрэгцүүлэн холбоход дөрвөлжийн өгүүлбэрийн үйл явц болц байдал нь сүүлчийн төгс өгүүлбэрийнхтэй ерөнхийдөө зэрэгцэн болох, зэрэгцүүлэн тооцох утга санаа гаргадаг. Харин холбоосын хувьд холбогдсон хэрэглэгийн нэг тал нь баталсан, нөгөө тал нь үгүй гэсэн утгатай байна. Эсвэл холбоосын хувьд хоёрын үзэгдлийн аль нэгийг сонгох, болцол тавих утгатай бол холбоосын хувьд хоёр үйл явдлыг эсрэгцүүлэн жишгэд хэрэглэнэ. Хэлэх аялгаар холбогдоо зогсолт авч даслалтаар илэрдэг. Жишээлбэл манай ангийн ширээ цөөн, хүүхэд олон, талбай багтаа шүү дээ гэсэн нийлмэл өгүүлбэр нь даслалтаар илэрч хэлэх аялгаар зэрэгцсэн байна.
дээрх өгүүлбэрүүдийг алхмын дагуу задлан тайлбарлаж багштаа эргэн шалгуулаарай. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Гэртээ байж хайртай бүхнээ хамгаалцгаая.